За сайн байцгаана уу? Сэтгэл зүйн системч таларсан байна. За өнөөдөр та бүхэндээ нойргуудлын тухай зөвлөгөө мэдээлэлээр бэлтгэлээ. За ер нь сүүлийн үед ажиглагдж байхад залуучуудын дунд энэ нойрны асуудал бас нэлээд ажиглагддаг болсон байна. За энэ баг одоо жоохон тренд шахав тий. За би одоо баг 24 цаг унтсангүй, эсвэл 48 цаг унтсангүй тий. Эсвэл би одоо баг 2 хоног, 3 хоног унтахгүй явж чаддаг гэх мэтчлэн баг одоо хэвийн одоо нормал ойлголт юм шиг ерөөдөө залуучууд бас ойлгогддог болсон байна. За ерөөдөө бол нойргуудлын асуудал гэдэг бол бас их хүний сэтгцэн эрүүлийн мэдтэй холбоотой асуудлуудын нэг. За жишээ нь хүн 4 эсвэл 4 цагийн нойртой байхад ойролцоогоор энэ бол одоо согтлын зэрэгтэй нэлээд ойролцоогддог. За магадгүй одоо 4 цаг хүн унтлаа. Хүн 4 цагийн нойртой байлаа гэж бодоход энэ баг согтлын баал нь нэг бүхэлдээ тэнцэх үстэй. Тэгэхээр энэ хүн нойргүй байна гэдэг бол бас согтуу байгаатай ижилхэн танин битгүн чадрууд бууралд нордог. Тийм болохоор ерөөдөө бол тэ замын цагдаа нар хэвээ хүн дутуу нойртой байх юм бол заавал унтах ёстой гэж зогсоодог тийм ээ. Тэгэхээр ерөөдөө бол энэ нойр дутуу байна гэдэг бол энэ бол хүний танин битгүн үйл ажиллагаа одоо хүний тархины үйл ажиллагаанд маш зөрүүр нөлөөлдөг. За тэгэхээр нэгдүгээр тийм байна. За ер нь нойр гэж ер нь юу вэ гэдэг талаар ер нь яриагаа эхлэхээс өмнө ярьсан зүйтэй баг. За тэгэхээр нойр гэдэг зүйл бол хүнд бол заавал байх ёстой зүйлүүдийн нэг. Энэ бол энэ үед хүний тарих бодисын солилцоо, хүний биед маш олон төрлийн бодисын солилцооны одоо нөхөн сэргийх хариу уралдууд, нөхөн сэргийгдэх процессууд явагддаг. Тийм болохоор хүн гэдэг амьтан биологийн талаас авч үзэх юм бол заавал унтчих хэвээр. За магадгүй одоо 6-аас 8 цагийн нойр гэдэг ч юм уу те. За хүн болгонд бас нойрны хэмжээ бас жоох ялгаатай байж болно. Зарим хүмүүс магадгүй одоо 6 цаг унтаад магадгүй амарсан мэдрэмж авдаг байж болно. За энэ бол тухайн хүний нойрны хэв шинж янз янз байж болно. Гэхдээ нойрны чанарын одоо үзүүлэлтүүд бас байдаг. Энэ дээр нь одоо жишээ хүн бол өглөө босоод заавал ингээд амарсан мэдрэмжнээс ирж байгаа хэрэгтэй тийм ээ. Эсвэл одоо юу гэдэг те ингээд ядраад сайн амраагүй мэдрэмжтэй байгаад байгаа бол тухайн хүнийг амарсан тооцохгүй. За үүнээс гадна тухайн хүний одоо бас нойрны хэв чанараа бас хоёр бүлэгт бас сууж болно. За жишээ нь одоо зарим хүмүүс их өглөөдөө сэргэлэн цаа байдаг те өглөөрт босдог те өглөөгөр их одоо ажлын бүтээмж өндөр өгдөг ч юм уу те. Зарим хүмүүс нь болохоор өглөөдөө илүү их тийм нойрмог те одоо сүнсэн үлийн гэж ярьдаг ч зарим хүмүүс ихэд өглөөсөө л гэж сууж идэг те. Чи юу хийж байгаа хэрэг би сүнсэн үлийн чинь би яг сайн нойрсоо сэрэхгүй байна гэж хэлдэг те. Тэгэхээр ийм төрлийн хүмүүсийг үлрэхэд бол тагтаа шив шинж гэж нэрлэж болно. За өглөөдөө сэргэлэн байгаад байгаа хүмүүс болохоор болжмор хэв шинж гэж нэрлэдэг. За тэгэхээр энэ яагаад нойрны хэв шинж үүссэн бэ гэхээр за дээр үед бид нар одоо ахуйд амьдардаг байсантай холбоотойгоор энэ нойрны хэв шинж гэдэг зүйл үүссэн. Өөрөөр хэлэх юм бол зарим хүмүүс нь агуу амсрыг агуу үдийг хамгаалж шүнжээгөө ингээд харуул гардаг байсан. Тэгэхээр энэ хүмүүс шүнжээгөө ажил хийж байгаа болохоор шөнийн цагаар их сэргэлэн цэрэг те анхаарал төвлөрөлтөнд сайн байдаг ч юм уу эсвэл юм сурах чадвар сайн байдаг ч юм. Энэ хэв шинж хүмүүс бол ихэд бол энэ бол одоо шаршуу шинж хүмүүс ихэд ийм байдаг гэсэн үг тийм ээ. За зарим хүмүүс бол өглөөд их идэвхтэй байдаг те энэ хүмүүс магадгүй одоо өдрийн цагаар их ажилтдаг байсан хүмүүс гэдэг ч юм уу те. За ерөөд ийм байж болно. За тэгэхээр нойргуудлын үед илрэх одоо өөрчлөлтүүд ч бас байгаа. За нэг ерөөдөө бүхэл нь бол ерөөдөө нойрны тооны болон чанарын өөрчлөлт гэж хоёр хувааж болно. Өөрөлдөх юм бол тооны өөрчлөлт гэдэгт нь яг. За би одоо ойролцоогоор 8 цаг унтчихж амарсан мэдрэмжтэй босдог гэдэг ч юм уу те. Тэгэхэд би одоо 6 цаг эсвэл 4 цаг унтчихад амарсан мэдрэмж авахгүй. Энэ бол тооны өөрчлөлт. Өөрөөр хэлэх юм бол би өөрийнхөө унтах ёстой цагтаа хүрч чадахгүй. Тэгэхээр одоо хүний нойр гэдэг зүйл бол ойролцоогоор 90 минутаас 120 минутын хооронд өөрөөр хэлэх юм бол 2 цаг те дунджаар 2 цагт нэг нойрны цикл явагддаг гэж үзье тийм ээ. Тэгэх юм бол хүн ойролцоогоор 8 цаг унтлаа гэж 4 нойрны цикл явагдана.
Тэгэхээр зарим хүмүүс ерөөдөө бол 3 нойрны цикл буюу 6 цаг унтаад бас амарсан мэдрэмж авдаг байж болно. Зарим хүмүүс яг заавал нойрны 4 цикл явж иж 8 цаг унтчихэж амарсан мэдрэмж авдаг. Тэгэхээр энэ нойрны одоо цикл гэдэг зүйл бол яг хөнгөн нойр болон гүн нойр гэсэн хоёр хэсэгт багтана. За ерөөдөө энийг бол ингээд хүчлээд авч үзэх юм бол их хугацааны өнгөц нойр юу шат явна. Тэгээд хүний нойр аажмаар явсараад гүн нойрны циклд очно. Тэгэхээр гүн нойрны циклд очиж явахад энэ маш ингээд төхөн сэргээгдэх маш чухал одоо хариу бодис солилцооны орлууд явагддаг. Тэгэхээр бидний нойрны чанд юугаар хэмжигдэх вэ гэхээр тэр гүн нойр руу орж чадчих юм. Тэгэхээр бид нар нөгөө нэг одоо ингээд байнга өнгөс нойртой байгаа юм те. Шүн сэргээд те. Эсвэл шүн юу болж байгааг сонсоод гэдэг ч юм уу те. Унтчих та нэг нохоо унтна гэж хэлдэг ч хүмүүс те. Ингээд унтчих та хүмүүсийн ярьсан яриг сонссон гэдэг те. Та хоёрын итэд ийм яриадсэн гэдэг ч юм уу те. Тэгэхээр энэ үед болохоор яах вэ гэхээр өнгөс нойронд байгаа гэсэн. Тэгэхээр энд бол амралт сайн өгөхгүй гүн нойронд орохгүй болохоор. Тэгэхээр бидний нойрны чанар гэдэг зүйл бол яах вэ? Бид нар хэр зэрэг гүн нойр руу орж ирнэ гэдэгтэй шууд холбоотой. Тэгэхээр энэ одоо ерөөдөө яаж гүн нойр руу орох вэ? Яаж нойрны чанарыг сайжруулах гэдэг бичлэгийг төгсөл ёстой болъё. За тэгэхээр ерөөдөө нойргуудлын талаар ингээд суур ойлголтыг бид нар ингэж авч ээж дараа нь одоо зөвлөлийн хэсэг рүү орох хэрэгтэй байна. За тэгэхээр нойрны чанар гэдэг зүйл бол бидэрт бас мэдрэгдэн өглөө босоход те. Өглөө босоод хэр зэрэг амарсан мэдрэмжлээс ирж байна гэдэг аягүй чухал. За тэрээ бид нар амарсан мэдрэмжтэй байх юм бол одоо хүзүү ам хөшгүй гэдэг ч юм уу те. Биегээ сайхан ингэ суларсан гэдэг ч юм уу те. Ийм үед болохоор бид нар сайн амарч байна гэсэн тийм ээ. За тэгээд одоо нойргуудлын шин тэмдгийн талаар ярилцсан тийм ээ. За нойргуудлын үед гэхэд одоо ихэвчлэн хүний болж өгвөл бид нар ингээд нэг цагт ингээд унтаж авах хэрэгтэй тийм ээ. Магадгүй 10 цагт унтаад 10 цагийн үед хүний мелатонин гэдэг даавар. Мелатонин гэдэг нь болохоор хүний нойрны даавар. Тэрийн нойрны даавар нь болохоор 10 цагийн үед хамгийн өндөр хэмжээнд хүрдэг. Ялгарч эхэлдэг тийм. Тэгээд аажмаар явсараад магадгүй 12 цагийн үед хамгийн дээд хэмжээнд хүрдэг. Тэгээд аажмаар буурч эхэлнэ. Тэгэхээр мелатонин даавар гэдэг зүйл яагаад үүсэж байгаа вэ гэхээр бидний одоо энэ хараатай холбоотой. Өөрөлдөх юм бол бид нар нарны гэрэл заавал гарч явах хэрэгтэй. Тэрээ бид нар ингээд харах өрөөнд байгаад хаа бол хүссэн үсээгүй нойргуудлаа орно. Тэгэхээр бид нар өглөөсөө заавал нарны гэрлийг заавал харж явах хэрэгтэй. Тэгснээр бидний бие махбод тарих хөгжүүлж чадахаар за энэ бол өглөө болж байгаа юм байна. Тийм болохоор бид сэрэх хэрэгтэй. Тэгэх юм бол сэрэгдэх даавар гэж хэлсэн. Магадгүй кортизол гэдэг ч юм. Кортизол нь стресс. Тэр жоо стресс авч иж нойроос сэрдэг гэсэн үг тийм ээ. За тэгээд бид нар ингээд сэргээд явж байгаад яах вэ? Магадгүй 22 цаг үед тийм 10 цаг үед мелатонин гэдэг даавар, нойрны даавар ялгарч эхэлдэг. Тэгээд магадгүй тэр үед бид нар 10 цаг үед яах утсаа авах гэдэг ч юм уу тийм. Эсвэл маш өндөр одоо оюун ачаалттай ажил хийж байгаа юм бол мелатонин дааврын үйл ажиллагаа стрессийн тэр гормоноор дарагдчихна. Тэгэхээр бид нар дор хаяж яах вэ? 24 цаг тийм 00 цаг гэхэд болчихвол унтсан байх хэрэгтэй. Тэгээ эндээс 22 цагаас хойш нойрны циклүүд явна гэсэн үг. За магадгүй 22 цагаас 24 цаг хүртэл нэг нойрны цикл. Тэгээд 00-аас 2 цаг гэдэг чинь ингээд 4 нойрны цикл явсан үед хүн маш сайн амарсан мэдрэмж авах гэсэн. Тэр чанар гэдэг гэж байна. За тэгэхээр нойргуудлын үед илэрдэг шинж тэмдгүүд нь тооны болон чанарын өөрчлөлт гэж бас байд юм байна те. За 3 дахь хэсэг нь болохоор нойргуудлын шалтгаан. За нойргуудлын шалтгаан бол маш олон төрлийн шалтгаанууд байж болно. Жишээ нь одоо бодис ирэлттэй холбоотой ч юм уу те. Бодис гэдэг нь болохоор яг хуу архит амиг эсвэл сэргийх төрлийн бодис. Энэ нь болохоор копи ч юм уу те. За магадгүй копиг одоо 6 цагаас 18 цагаас хойш ирэлтэх нь бас мелатонин нойрны дааврын үйл ажиллагааг дарамжуулах бас нэмэлттэй байж болно. За үүнээс гадна бид нар заавал ярих ёстой шалтгаан бол сэтгэл зүйн шалтгаан. Тухайн заавал ярих ёстой. Өөрөлдөх юм бол стресс гэсэн үг тийм ээ. Стресс эсвэл бас сэтгэл зүйн асуудалтай холбоотойгоор нойргуудл бас энэ хоёр дахь байдлаар илэрч болно гэсэн үг. За тэгэхээр стресс гэдэг зүйл талаар ярилцсан тийм ээ. За тэгэхээр бид нар одоо магадгүй өдөр энэ нэгэндээ одоо ажил дээр муудалцдаг ч юм уу те.
бас тааг байрлалцаа үүснэ дараа оройн нөгөө зүйлээ бодоод тэ. За тэр хүн намайг тэгээд илчлээ. Энэ хүн намайг ингэж илчлээ. Би тэгвэл ингэж илэх байсан юм уу гэдэг ч юм. Энэ зүйлийн талаар маш их боддог. Тэгэхээр бид нар бидний тархины одоо тэр хэсгийн үйл ажиллагаа идэвхтэй байгаа гэсэн. Тэгэхээр тэр тухай ингээд бодоод хэрэгцүүлээд санаа зовоод байна болохоор бидний тархи бүтэн ингээд ударч амарч чадахгүйгээр тэр хэсгийн үйл ажиллагаа ингээд сэргээд байгаа болохоор бид нар нойр хөдөл орж болно гэсэн. Өөрөлдөх юм бол стресс гэдэг зүйл бол бидний амьдралын маягтай холбоотой хамгийн чухал зүйлүүд юм. Бид нар ерөө ингээд ямар нэгэн зүйлд шаналаад санаа зовоод тийм ээ байх юм бол бидний дээд мэдрэлийн үйл ажиллагаа ажиллаад байх юм бол тэр чадахгүй гэсэн. За дараагийн ярих хэвээр чухал шалтгаануудын нэг бол за магадгүй ээлж ажил. За ээлж ажил хийдэг хүмүүс юу гэх юм бол за магадгүй одоо эмч нар ч юм уу тийм зөвлөгч нар 10 жил 20 жил гэдэг ч юм уу ээлж ажиллаж шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ бидний биологийн цаг circadian rhythm гэж байдаг. Биологийн цаг бид нар шөнө авах бодож явах хэрэгтэй. Өдөр нь ажиллах хэрэгтэй гэдэг зүйл алдагдана. Тэгэхээр бидний биологийн цаг одоо шөнийн цагаар ажиллах нь тийм таатай зүйл биш. Удаан хугацаанд юм болохоор нэг бас алхах нойр хөдөлт хүчээр. Тэгэхээр ийм үед бас зарим тохиолдолд энэ ажил амралтын дэглэмийг өөрчлөх эсвэл шаардлагатай үед ажлаа солих хүртэл харамжаа авдаж магадгүй. За бас нэгэн чухал шалтгаан бол бидний амьдрал тохиолдож байгаа амьдралын хэм маягтай холбоотой нэг зүйл бол дэлгэцэн эрхлээ. Өөрөөр хэлбэл бид нар маш их смарт төхөөрөмжүүдийг ашигладаг болсон тийм ээ. За магадгүй гар утас, пад, эсвэл одоо ноутбук, эсвэл телевиз гэдэг ч юм уу тийм. Эдгээр төрлийн дэлгэцнээс ялгарч байгаа энэ цэнхэр туяа нь бидний тархинд яг нанаас авч байгаа гэрэлтэй адилхан мэдээллийг өгдөг. Өөрөөр хэлбэл за онцгой хэрэгэд болоог байгаа шүү. Яагаад гэх юм бол энэ нартайгаа гэрэл ялгараад байна тийм. Энэ мэдээллийг бид нар харааныхаа мэдрэлийн одоо явар тусламжтай. Тэгэхээр бидний тархинд ямар мэдээлэл ирж байгаа гэхээр за өдөр болж шүү. Унтж болохгүй. Тэгвэл мелатонин ялгарлтыг хасгая гэсэн сигнал ирдэг. Тэгэхээр энэ одоо дараагийн хэсгээр яригдах нойрны эрүүл ахуй гэдэг зүйлийг байх болгож байна. Тийм болохоор бид нар болж өгвөл энэ гэрэл дэлгэцэн хэрэглээг 21-22 цагаас шиглэхгүй байх. Анхаарах хэрэгтэй. Яагаад гэх юм бол энэ дэлгэцэн ялгарч байгаа цэнхэр туяа бидний мелатонин буюу нойрны дааврын ажиллагааг дагаа болж байгаа. За ингээд дөрөвт хэсэг. Тэгэхээр одоо бид нар зөвлөгөөний хэсэг дээр ирж байна тийм ээ. Өмнөх хэсгүүдээр болохоор одоо нэлийн мэдээллийн чанартай зүйлүүдийг ярьсан. Цөөр ололтын талаар дээр ярьлаа. За тэгэхээр зөвлөгөөн дээр юу ярих вэ гэхээр бидний нойрны эрүүл ахуй гэдэг зүйл. За тэгэхээр өмнөх ярьсан зүйлүүдтэй бас нэлээд холбогдно. Тэгэхээр бид нар нойрны эрүүл ахуй гэдэг зүйл дээр гэрэлтэй холбоотой зүйлүүд маш чухал байна гэсэн. Өөрөөр хэлэх юм бол болж өгвөл одоо өрөө бас баг зэргийн тийм сэрүүхэн гэдэг ч юм уу. Баг зэргийн сэрүүхэн. Ягаад гэх юм бол бид нар бидний биеийн температур буурж иж унтах тэр төсөл үүсдэг. Тийм бол баг зэргийн жоохон сэрүүхэн дүү тэгээд харахгүй байх хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол хөшгөтөө тийм ээ. Хөшгөтөө буюу харахгүй орчин байж бидний мелатонин гэдэг даавар ялгав. За тэгээд дээрэс нь дэр болон орны хөнжил гэдэг ч юм уу эдгээр зүйлсүүд маш их дэхэн байх хэрэгтэй. За үүн дээрээс нь нэмээд нойрны эрүүл ахуй гэдэг зүйл дээр юу яригдах вэ гэхээр бодис эрхлэг. За жишээ нь унтахын өмнө одоо архины төрлийн спиртийн төрлийн бодис эрхлэх тийм ээ. Пив ч юм уу эсвэл дарс арх зэрэг эрхлэх нь бас нөгөө нэг биологийн процессуудыг алдагдуулдаг. За тэгээд дээрэс нь дэлгэцэн эрхлээ сайн бид нэрстэй. Дэлгэцэн эрхлэг бол орой 21-22 цагаас хойш зүйлийг хасгаад ер нь болж өгвөл эхлэхгүй байх хэрэгтэй. За тэгэхээр нойр хөдлийн үед одоо хийгддэг эмчилгээний үдэр бас байгаа. За өөрөөр хэлбэл бол энэ дээр хамгийн чухал ярих ёстой зүйл бол бясалгал. За миний хувьд бол би бясалгалыг хийгээд 2 жил болж байгаа. 2 жил хугацаанд бас миний нойрны чанар нэлийн сайжирсан байдаг. Тэгэхээр энэ хэрвээ бид нар нойр хөдлийн асуудлын тухай нойр хөдлийн багасгахтай сайжрах нойр хөдлийн асуудлыг эмчлэх тухай яригдж байгаа бол бидний энэ тухны хэсэг гэж бас байна. Өөрөөр хэлбэл бол бидний тархины урд хэсэг. Бидний тархины урд хэсэг буюу энэ тухны хэсэг гэж нэрлэдэг. Энэ хэсгийг
Энэ сэтгэл бидний маш чухал танин мэд үйл ажиллагаанд явагдчихад. Энд болохоор сэтгэл хөдлөлийн үйл ажиллагааг удирдах, зохицуулах, танин мэдэх тий энэ маш чухал шийдвэр гаргалт гэдэг ч юм уу тий маш чухал үйл ажиллагаанууд тухны хэсэг дээр явагдчихад. Тэгэхээр бясалгал хийхээр яадаг гэхээр бидний тухны хэсэг илүү сайжирдаг. Өөрөөр хэлэх юм бол хүний тарих хойноос урагшаага чиглэлтэй хөгждөг гэж үзээд тийм ээ. Тэгэхээр хамгийн сүүлд үүссэн тарих гэдэг бол тухны хэсэг байдаг байхгүй. Амьталдаг үеэс илүү шин тарих, неокортекс гэж байна. Тэгэхээр энэ шин тарих гэсэн тийм ээ. Энэ тухны хэсэг нь болохоор бидрийг амьтан байхаас хүн болгосон энэ тарих. Тэгэхээр бид нар бяцлагын тусламжтайгаар тэр тарихыг илүү хөгжүүлдэг гэсэн. Тэгэхээр тэр тарих хөгжүүлэхдээ бидний бүх сэтгэл хөдлөлийн үйл ажиллагаанууд дээрэс нь нойр бяцлагын суурь хэрэгцээ болох нойр сайжирдаг. Тийм болохоор хэрвээ нойр хөдлөлийг эмчлэхийг хүсэж байгаа юм бол бяцлагыг заавал хэвшүүлэх хэрэгтэй. Дараа. За, 3 дахь зүйл. 3 дахь зүйл нь хэрвээ танд ямар нэгэн суурь сэтгэл зүйн асуудал байх юм бол нэг заавал сэтгэл заслын эмчтэй ч юм уу те. Сэтгэл засчтай энэ зүйлийг суурь асуудал эмчлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бол танд сэтгэл төвчлөлийн асуудал байна уу? Сэтгэл готрлын асуудал байна уу? Танд ямар нэгэн тийм ахаг тулгамдсан тийм асуудал байна уу гэдэг ч юм уу те. Эдгээр сэтгэл зүйн асуудлууд удаан хугацаанд хөгжих нь бас нойр хөдлөлийн эрсдэл болдог. Тийм болохоор хэрвээ та нойр хөдлөлийн эмчилгээг үзэх юм бол энэ суурь асуудлыг бас заавал эмчлэх хэрэгтэй болдог. Тэгэхээр та мэрэгжлийн үнэтэй заавал холбогдорой. За тэгэхээр эдгээр одоо ярьсан зүйлүүдийг базаад хэлэхэд бидний нойр гэдэг зүйл бол бидний амьдралын чанартай шүү. Тэгэхээр бид нар сайн унтаж амарч чадахгүй байна гэдэг болохоор бид нар хангалттай сайн амжиж амьдрч чадахгүй байна гэсэн үг. Тийм болохоор хэрвээ та амьдралынхаа чанарыг сайжруулах буюу сайхан амьдрах тийм сайхан ирч хүчтэй үргэлжлэлтэй амьдрэх юм бол нойрныхаа чанар дээр заавал анхаараарай. За ингээд манай бичлэгийг үзсэн баярлалаа. Дараагийн дугаар дахиж уулзлаа.